Бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль санаачлан Монголын математикийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа математикийн хэрэглээ бодлого бод гарга зүй гэсэн цоврал интернет семинар эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад манай сургуулийн дэмжигч байгуулах Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг дэмжиж ажиллаж байгаад бас дуулахад таатай байна. За тэгээд энэ удаагийн семинарт оролцохоор бүртгүүлсэн түүнээс гадна бидний урилгыг хүлээн авч ихтгэл хэлцүүлэхээр хүрэлцэн ирсэн Батцог багш мөн цаашлын семинаруудад бас оролцохоор зөвшөөрсөн итгэгч нартаа талархал илэрхийлж байна. За тэгээд энэ семинарыг зохион байгуулж байгаа гол зорилгоо би бас товчхон хэлье гэж бодож байна. Тэгэхээр COVID-19 гэдэг энэ халдварт вирусын улмаас ер нь дэлхийн нийтийн хэмжээнд бас нэлээд өөрчлөлтүүд, хүмүүсийн эрдэм амьдралд хүртэл нэлээд өөрчлөлтүүд орж байна. Тэгэхээр улс орон даяар хөл хорио тогтоосон, за мөн хязгаарлалтууд хийгдсэн, боловсролын байгууллагууд зайнаас сургалт явуулж байна. Оюутан сурагчид маань бас зайнаас суралцж байна. Ийм онцлогтой цаг үед тэгэхээр бидний зүгээс ч гэсэн бас энэ юутай холбоотойгоор өөрсдийн хувь нэмрээ оруулах гэсэн ийм зорилготойгоор энэхүү семинарыг зохион байгуулж байгаа. За нэг талаас математикийн хэрэглээ, ялангуяа эдийн засаг, компьютерийн ухаан, инженерчлэлийн хэрэглээтэй холбоотой сэдвүүдээр хүмүүсийг урьж ихтгэл хэлцүүлнэ. За түүнээс гадна яг сургуулийнхаа төгсөх шалгалтандаа бэлдэж байгаа, эсдийн ерөнхий шалгалтанд бэлдэж байгаа ах цагийн сурагчдаа зориулаад бид нар бодлого бод арга зүйтэй холбоотой сонирхолтой сэдвүүдээр бас зочид урьж бас ийм ихтгэлүүдийг явуулах юм. За тэгээд энэ удаагийн эхний семинар маань яалтж байхгүй бидний хувьд энэ коронавирусын тархалттай холбоотойгоор за нэг талаас бид нар энэтэй тэмцэж байгаа энэ юуны хувьд манай ард түмний хувьд бол бас нэлээд амжилттай энэ тархалтыг тогтоон барьж байна, хяналттай байлгаж байна. Нөгөө талаасаа бас яг үгээр энэ эдийн засгийн асуудал бас нэлээд тулгамдж байгаа. Улс орны зүгээс ч гэсэн энэ дээр бас тодорхой арга хэмжүүдийг авч хэрэгжүүлж байна. За тэгээ яг энэ чиглэлээр бас нэлээд сонирхон судалж, судалгааны ажиллуулж хэвлүүлж байгаа манай санхүү эдийн засгийн их сургуулийн профессор Батцог багшийг энэ семинартаа эхний зочноор урьж оролцуулж байгаа. Тэгээд энэ ялангуяа энэ коронавирус бол Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа, цаашдаа бид нар юунд анхаарах ёстой гэдэг талаар бид нар сонирхолтой ихтгэл хэлцүүлэхээр хүрэлцэн ирээд байгаамаа. За тэгээд Батцог багштай микрофоноо шилжүүлье. За сайн байцгаана уу та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Монгол математикийн хэрэглээ семинарт оролцуулж байгаа явдалд баярлалаа. Тэгээд миний өнөөдрийн сэдэв коронавирус ба Монголын эдийн засаг гэсэн ийм сэдвийн хүрээнд танилцуулга хийе. За танилцуулга хийх өмнө яг өөрийгөө товчхон танилцуулъя. Би 1987-аас 92 оны хооронд Монгол Улсын их сургуулийн математикийн факультетийн математикс мэргэжлийн хэрэглээний математикийн чиглэлээр төвлөрсөн. 96-аас 98 онд их сургуулийн аспирантурт суралцаж эдийн засгийн ухааны докторийн дээр хамгаалсан. Түүнээс хойш математикийн хүрээлэн Монгол Улсын их сургууль, Монгол Улсын засгийн газар, санхүү эдийн засгийн их сургуулиудад ажилласан энэ туршлагатай. Миний эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв бол экономик загварт үндэслэн Монгол Улсын макро эдийн засгийн стратегийн төлөвлөгөөийг арга зүй өгсөн сэдвээр 1998 онд эдийн засгийн ухааны докторийн зэрэг хамгаалсан. Миний хувьд хэвлүүлсэн сурах бичиг гарын авлага энэ дээр харагдаж байна. Мөн би сургуультай болон бусад сургуулиудад заадаг хичээлүүдийн жагсаалт харагдаж байгаа. За энэхүү судалгааны ажлыг хийх болсон гол шалтгаан нь энэ оны эхээр бүгднээр хятад ард улсад гарсан шинэ төрлийн коронавирусын халдвар манай улсад болон бусад улс орнуудад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа. Тэгээ ялангуяа манай улсад бол ихээхэн хэмжээний нөлөө үзүүлэх магадлалтай. Учир нь манай эдийн засаг хятадын эдийн засгаас асар өндөр хамааралтай. Манай экспортын нийт бүтээгдэхүүний 90% нь хятадд гардаг. Мөн 48% орчим хувийн импорт хийдэг ийм улс орн учраас хятадын эдийн засгийн хөдөлгөөн бол Монголын эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ гэдэг нь бол ойлгомжтой. За иймэрхүү нөлөөний улмаас эдийн засгийг хамгийн бага эрсдэлтэйгээр хохирол багтаа авч гарах ямар боломжууд байна. Энэ дээр макро эдийн засгийн бодлогын арга хэрэгслүүдийг хэрхэн сонгуул үр дүнтэй байна гэдэг ийм талын судалгаа хийх зайлшгүй шаардлага гарсан. За энэ төрлийн судалгаа хийхдээ
олон хувьсгчийн бүтцийн загваруудыг ашиглах нь хамгийн зөв. Яг л олон хамаарлыг цаг хугацааны хувьд авч үзэх учраас тийм загварыг сонгодог. За тэгээ би энэ удаад бүтцийн vector aftergressive буюу structural vector aftergressive загварыг ашиглаж судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр макро эдийн засгийн 3 төрлийн бодлого хэрэгжих боломжтой. Гадаад худалдааны бодлого, мөнгөний бодлого, төсвийн гэсэн энэ 3 төрлийн бодлогын тусламжтайгаар гаднаас орж ирж байгаа сөрөг эффектийг яаж зөөлрүүлэх үү гэдэг талаар судалгаа хийгээд ямар үр дүнгууд нь ямар нөлөөтэй байдгийг тогтоох юм зорилготой. Ямар ч эдийн засаг үндэсний эдийн засгийн эцсийн үр дүн, эдийн засгийн өсөлт, инфляц тэгээд бусад үзүүлэлтүүдээр хэмждэг. Би энэ удаад эдийн засгийн өсөлт, инфляц, зээлийн чанар гэсэн үзүүлэлтүүдийг гол индикатор болгож байсан. Өөрөөр хэлбэл бодлогын үр дүн хэрэг зэрэг тусах нь гэдгийг энэ үзүүлэлтүүдээр олж харна гэсэн үг. За гадаад худалдааны хувьд худалдааг төр зогсоох, ковог тавих, тариф тогтоох гэсэн ийм арга хэрэгслүүдийг хэрэгжилж болдог. Бол мөнгөний бодлогын хувьд валютын ханшин дээр интервенц хийх, бодлогын хүүг өөрчлөх, эсвэл заавал болох нөөцийн норм өөрчлөх гэсэн ийм аргуудыг ашиглаад мөнгөний бодлого явуулахыг болцоотой. За төсвийн бодлогын хувьд илүү юм хямралтай үед хэлэх бодлого барих нь зөв байдаг. Тэр ингээд татварыг өөрчлөх юм уу, төсвийн зарлагыг өөрчлөх ийм хөвлөрүүд байх боломжтой. За тэгээд дараагийн слайдууд дээр бид нар яг ямар бодлогыг сонгож авсан бэ гэдэг талаараа ярилцсан. За мэдээллийн хувьд 2001 оноос 2019 оны 4-р удирдал хүртэлх удирдлын өгөгдлийг ашигласан байгаа. Тэгэхээр эдийн засгийн ухааны гол зорилго бол гаднаас орж байгаа нөлөөнүүдийг ямар нөлөө үзүүлэх нь гэдгийг маш сайн судалж байгаа түүний эсрэг удирдлагын хариу арга хэмжээ авах. Энэ арга хэрэгслүүд нь зөв байна уу, буруу байна уу гэдгийг тогтооход олон чиглэгддэг. Тэгэхээр эдийн засгчдын эцсийн зорилго бол үндсэндээ физик системийг одоо бол хүн төрөлхтөн маш сайн удирдах байгаа. Тэгэхээр энэний хэмжээнд энэ нийгмийн систем удирдах онол арга зүй боловсруулах нь бол эдийн засгчдын гол зорилго байдаг. Тэгээ эдийн засгийн системийн гол онцлог нь шууд туршилт тавих боломжгүй. За асар их өртөгтэй байдаг. Зарим тохиолдолд туршилт дуулаасаа тавих боломжгүй ийм нөхцөл байдаг учраас энийг хоёр аргаар орлуулан судалгаа хийдэг. Нэг нь бол яг тэр системтэй ижил төстэй математикийн объект үүсгээд тэр объект дээр симуляц хийх замаар үр дүнг нь харах нэг боломжтой. Хоёр дахь нь бол энэ experimental economics буюу туршилтын эдийн засгийн хандлага байгаа юм. Яг ойролцоодод тийм систем үүсгээд тэгээд оролцогч нарыг дүр тоглуулад яг ямар нөлөө энэ дээр илэрхийлэх нь гэдгийг тогтоох бас нэг ийм боломжтой байдаг. За миний удаагийн судалгаагаар бид нар математик загварчлалын хандлагыг авч ашигласан. За загварчлалын хандлага нь өөрөө дотроо онол суурилсан хандлага, өвдөлт суурилсан хандлага гэсэн хоёр чиглэлтэй. Илүү их онолыг баримжаасан загварууд нь бол DSG гэдэг загвар байна. Энэ dynamic stochastic general equilibrium буюу ерөнхий тэнцвэрийн загвар. За энэ эдийн засгийн субъектүүдийн үйл хөдлөлийг нэг бүрчлэн загварчлаад тэгээд субъектүүд бүгдээрээ оновчтой шийдвэр гаргана гэж оптимизацийн бодлогын оновчтой шийд гаргаад тэгээд эрэлт нийлүүлэлтийн хооронд нь тэнцвэр гаргах замаар явдаг их олон тэгшгэлтэй нэлээд хүнд загварууд энийг MATLAB програм дээр симуляц хийх боломжтой байдаг. За энэ удаагийн миний авч үзэж байгаа загвар бол өгөгдөлд суурилсан буюу зүгээр баар төрлийн загвараар судалгаа хийж хурдан үр дүн гаргах ийм зорилготой байсан. За vector aftergressive буюу баар төрлийн загварууд нь энэ үзүүлэлтийн хугацааны хожимдолтой хамаарлуудын хоорондох хамаарлыг илэрхийлж байгаа. Үндсэндээ нэг иймэрхүү баягаар илэрхийлэгдэн. Энэ жишээлбэл Т-р үеийн хугацааны үзүүлэлт нь Т-гээс хасах нь 1 болон Т-гээс хасах нь 2 гэдэг Т-гээс хасах нь m гэсэн ийм хожимдолтой утгуудаараа тодорхойлогдно. Гэхдээ энэ m-ийн утга хэд байхыг бол тодорхой кейсээр шалгаж тогтоодог ийм арга зүй байгаа юм. За энийг бид нар энэ тодорхой оператор болон матрицын тэмдэглэгээнүүд оруулах замаар хялбаршуулаад биччих юм бол үндсэндээ вектор матрицын бичлэг нь ингэж харагдаж байгаа. За яг үнэлгээний хувьд бол бид энэ стандарт баар загварыг үнэлдэг. Стандарт баар загварын үнэлгээ хийхэд энд байгаа энэ А матриц бол энэ дотор нь ороо явждаг. Учраас сүүлд нь А матрицаар энэ өгөгдлийг нь задлах замаар буцааж байгуулдаг. Ийм талтай энэ Б О Т гэсэн энэ үлдэгдэл саналгүй хэмжигдэх бол бие биенээсээ үл хамаарах үзүүлэлтүүдийн хоорондын үл хамаарах нөлөөг илэрхийлж байгаа учраас зөвхөн энэ диагонал дээр бариацууд нь тодорхойлогдсон нэг гэсэн характеристиктэй хэвийн таталтай саналгүй хэмжигдэнүүд байгаа.
А матрицыг бид нар энэ тохиолдолд бол Чолескийн задрагаар ийм гурвалжин хэлбэртэй авч үздэг. Өөрөөр хэлбэл хамгийн эндоген буюу хамгийн биднэр нөлөөлдөг. Гэхдээ бид нар буцаж нөлөөлдөг үзүүлэлтээ ихэнд нь аваад тэгээд дараа нь түүнд нөлөөлдөг дараагийн үзүүлэлтийг техникчлэн хамгийн сүүлийн үзүүлэлт бол бүх үзүүлэлтээс хамаарах маягаар ийм гурвалжин задрагаа хийж үнэлгээ хийдэг ийм арга зүй. За энд нэг зүйлийг ингээ харахад нэг хүний хийсэн судалгаагаар Монголын эдийн засаг бол хятадын эдийн засгаас 93% хамааралтай гэсэн ийм үр дүн гаргасан байлээ. Гэхдээ би энэний цаана яг ямар арга зүгээр 93 гэдэг нь гарсныг бол сайн мэдэхгүй. За энд ингээ хараад байхад хойд Солонгос манай 64% хамааралтай, өмнөд Солонгос 27% хамааралтай гэх мэтчлэн ингээ Азийн зөв өмнөд Азийн орнуудын хятадын эдийн засгаас хамаардаг хамаарлуудыг тогтооцсон юм билээ. Тэгээд бас энэ дээр сая нэг судлаачийн нэм хийсэн судалгаагаар улс орнуудын хоорондын салбар хоорондын баланс дээр ингээд хятадын эдийн засгт ирж байгаа шокийн нөлөөг үзүүлэхэд хамгийн их нөлөө тусах улс нь Солонгос улс байна гэж гаргацсан тийм судалгааны ажил би бас харсан. Тэгэхээр бид энд ингээд яагаад хятадын эдийн засгийг авч үзээд байгаа юм түрүүн би хальт дурдсан юм дээр манай нийт экспортын бараг 90%-ийг хятад руу гаргадаг. За тэр экспортын экспорт нь үндсэндээ 5 бүтээгдэхүүнээс бүрдэж байгаа. Зис, галт, түүхийн нефт, нүүрс, төмрийн хөдөр гэсэн 5 бүтээгдэхүүн манай экспортыг бараг 90% бүрдүүлж байна. Тэгэхээр эдрийгээ бүгдийг хятад гаргадаг. За нөгөө талаас энэ зисийн үнийн өсөх буурахыг бол үндсэндээ хятадын эдийн засаг тодорхойлж байдаг. Учир нь энд байгаа энэ слайдн дээр үзүүлснээр бол нийт дэлхийн зисийн хэрэглээний 50% орчим нь шууд хятад ноогддог учраас хэрэглээ талаас үн тогтоогч гол улс нь бол үндсэндээ хятад байна. За манайд ингээд манай бүтээгдэхүүнүүдийн экспортын бүтцийг ингээ харахад зис 26%, нүүрс 36% гэх мэтчтэй ингээ энэ хэдхнийг нэмэгдсэн үндсэндээ манай экспорт бүрэн тодорхойлогддог ийм магадлалтай. За би энэ удаагийн загвараараа нэг иймэрхүү хандлагаар хандсан. Яг тэгэхээр гадна талд гарч байгаа нөлөө нь бол хятадын эдийн засгаар гарч байгаа энэ ковид вирусээс үүдэлтэй хятадын эдийн засгийн удаашрал. Энэ удаашралт нь хятадын эрдэс бүтээгдэхүүний эрэлтийг багасгах нь. За эрдэс бүтээгдэхүүний эрэлтийг төлөөлүүлээд зэсийг авч үзсэн байгаа. Тэгэхээр эрэлт нь багаснараа зэсийн үн буурна. Үнэн буурснаас гадна бас тоо хэмжээний бууралт ажилладаг манай нийт экспортод очиж нөлөөлнө. За ингээд экспорт болон импорт гэсэн гадаад худалдааны сувгаар дамжаад манай макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд гол нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд үзүүлэх нөлөөг нь бид нар дунд нь макро бодлогуудаар бас тодорхой хэмжээнд зөөлөх юм боломжтой. Тэгэхээр энд бол хоёр төрлийн бодлогын нөлөөг харуулсан байна. Мөнгөний бодлого талаас валютын ханшин дээр инфлюенс хийх үү, төсвийн бодлого талаас төсвийн алдагдал дээр ч юм уу эсвэл төсвийн зардал дээр ямар зохицуулт хийж болох боломжтой байх талаар авч үзсэн. За үндсэн санаа нь бол хятадын эдийн засаг агшснаар дэлхийн эрдэс бүтээгдэхүүний үн хямдарна. За энэ хямдралт нь манай эдийн засгийн экспортын хэмжээг бууруулснаар энэ экспортын хэмжээ буурснараа манай дотоодын нийт бүтээгдэхүүн болон инфляц тэгээд зээлийн чанар тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ гэсэн утгаар энэ баар загварынхаа байгуулалтыг хийсэн байгаа. Тэгэхээр энийг хийх үндсэн хоёр дарга байгаа. Нэг бол яг эдийн засгийн онол талаас нь сувгийнхаа энэ зураглалыг ингэж хүн өөрөө концепцээр гаргаж ирж болно. Нөгөө талаас бид нар хугацааны зооны экономикийг маш сайн мэдж байгаа. Тэн дээр causality буюу учир шалтгааны тест гэж байдаг. Тэгэхээр учир шалтгааны тест дээр аль үзүүлэлт нь альныхаа хугацааны шалтгаан болж байгаа гэдгийг тогтоож байгаа энэ бүтцийг бас тогтоох боломжтой. За үзүүлэлтүүдийг би энэ дээр ийм үзүүлэлтүүдээр сонгосон хятадын эдийн засгийн өсөлтийг хятадын эдийн засгийн удирдлын өсөлт. Гэхдээ өмнөх жилийн мөн удирдлагатай харьцуулсан жилийн өсөлтөөр нь тооцсон. Зэсийн үнийг мөн өмнөх жилийн мөн удирдлагатай харьцуулсан жилийн өсөлтөөр тех мэдчлэн манай Монголын экспорт, импорт, валютын ханш энэ бол Америк долларын ханшийн жилийн өсөлтийг авсан байгаа. Төсвийн хэмжээг бол төсвийн ашиг алдаргалын дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь. Тэгээ Монголын эдийн засгийн өсөлт инфляц зээлийн чанар 3-ыг бол гол үр дүнгийн индикатор болгож авсан байна. За ингээд зарим нэг үзүүлэлтүүдийн хамаарлыг энд харуулъя л да. Ингээд хятадын эдийн засгийн өсөлтийг энэ улаан шугамаар харуулсан байгаа. Доор нь ингээд зэсийн үнийн өсөлтийг харахад хятадын эдийн засаг өсгөөр дагаж зэс өсвөл хятадын эдийн засаг буурахаар зэс буурж байгаа нь бол эндээс харагдаж байна. За энэ хоёр үзүүлэлтийг хугацааны хувьд коррелат бодоод үзэхэд бол 0.6-60% хамааралтай. За тэгээд учир шалтгааны тестээр шалгахад нэг удирдлын хожимдолтой зэс
зэсийн үнийн шалтгаан бол хятадын эдийн засаг байна гэсэн ийм үр дүн гарч байна. За мөн зэсийн үн нь Монголын экспортын хэмжээг яаж тодорхойлж байгааг энэ зурган дээр харуулахаар бас л мөн буурахт нь буурж өсөлт нь өсөж байгаа ийм үр зураг харагдаж байна. За Монголын экспорт, импорт хоёрын хооронд нэг иймэрхүү маягийн хамаарал байгаа. Тэгэхээр экспорт, импорт хоёрын зөрөө бол гадаад худалдааны тэнцлийг илэрхийлдэг гол зүйл. Тэгэхээр экспорт агшаад Монголын эдийн засаг агшихаараа дагаад бол импорт цуг агшчихдаг. Тэгэхээр энэний цаана ямар эдийн засгийн механизм ажиллаад ирэх юм гэхээр экспорт агшихаар валютын нийлүүлэлт буурчихна. Валютын нийлүүлэлт буурснараа эрэлт өндөртөө үед ханш өсөд тэгээ өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл дээр худалдаж авах болждаг учраас ингээд импорт аяндаа ингээд экспортод чирэгдэж дагах шаардлагатай байдаг. За экспортын өөрчлөлт валютын ханшийн хооронд ийм хамаарал бас харагдаж сая миний тайлбарлсан. Ингээд экспорт ихсгээр валютын ханш сулраад экспорт багасгаад валютын ханш чангарж байгаа ийм үр дүнгууд мөн харагдаж байгаа. За экспорт болон төсвийн алдагдлын хооронд хамаарал. За манай экспорт эдийн засгийн өсөлтийн хамаарал гэх мэтчтэй ингээд сая үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг нэг бүсдэн зургаар үзүүлсэн байгаа. За тэгээд эдгээр үзүүлэлтэн дээр бид нар бааз загвараа үнэлэхэд бол бааз загварын экономикийн талаас тавигддаг гол шаардлага нь юу вэ гэхээр энд бидний авч үзэж байгаа бүх үзүүлэлт стационар байх ёстой. Стационар байна гэдэг нь юнит руу тестээр шалгаад стационар буй үгүйг нь тогтоох ёстой. Тэгэхгүй ямар нэгэн трендтэй үзүүлэлтүүд энд орчих юм бол хуурамч иргэнээс үүсэх магадлалтай байдаг учраас би голдуу энэ дандаа өсөлтийн хувь авсан байгаа. Тэгэхээр альва нэг юмны өсөлтийн хувь бол тодорхой нэг төвчний орчим тогтворж юм магадлал өндөртэй байдаг учраас эдгээр ихэнхдээ трендгүй тодорхой нэг дундаж утгын орчим тогтворж юм хандлагатай. Тэгээ ялангуяа удирдлын нөлөөг оруулахын тулд жилд шилжүүлсэн өсөлтөөр аваад байгаа гол шалтгаан нь. За тэгээд энэ зарим нэг үзүүлэлтийг харахад зэсийн үн жишээлбэл 1 жилийн дотор 113% өссөн ийм тохиолдол байгаа. Хамгийн ихтэй хамгийн багадаа 55% унжижсэн ийм кейс бас байна. За манай эдийн засгийн өсөлт энэ хугацаанд удирдлын бол хамгийн өндөртэй 21%, хамгийн багадаа 3% гэх мэтчил ингээд ийм байсан ийм үр дүнгууд харагдаж байгаа. За тэгээд би баар загвараа EVS програм дээр үнэлгээ хийхдээ ашигласан өвөгдлийн зарим хэсэг нь энийг харагдаж байна. Ингээд дандаа өсөлтийн хувиудаар нь оруулчихсан байгаа байдал. За хамгийн гол нь түрүүний нөгөө миний баар загвар дээр ярьж байсан хугацааны хожимдол ээмийг яаж сонгох вэ? Энэ бүх үзүүлэлтүүд стационар уу гэдгийг шалгах ёстой. За энэ бүх үзүүлэлтүүд хамтдаа нийлээд стационар байна уу гэдгийг юнит руу тестээр шалгаж үзүүлсэн байгаа. За энэ тэгээ баар загвараа үнэлэхэд энэ баар загварын хамгийн гол нөгөө эм буюу хугацааны хожимдлыг хэдээр оновчтой сонгох уу гэдэг асуудал. За түүнийг би бас харуулсан байна. Энэ 5-6 критерийг харж байгаа шаварцын критерийг нэг хугацааны хожимдолтой байвал оновчтой байна гэдэг утгаар би нэг хугацааны хожимдолтой сонголт хийж үнэлгээ хийсэн. За энэ үнэлгээний дараа гол нь нөгөө А матрц, буруучин матрцаа байгуулах ёстой. За буруучин матрцыг ийм маягаар сонгосон байгаа. Тэгээд энэ дэх байгаа параметруудыг үнэлж гаргахдаа энэ сонгосон байна. Энэ А матрц нь юнит буруучин матрц байх ёстой. Б матрц нь диагонал гэдэг шаардлагаас бид нар structural bar загвараа үнэлж байгаа. Түрүүжийнх нь бол ерөнхий стандарт баар. Одоо бол бид нар яг бүтцийн баар загвараараа үзүүлэлтүүд хоорондын хамаарлыг учир шалтгааныг нь холбоогоор үнэлгээ хийхэд ингэж үнэлэгдэж гардаг. За эндээс хамгийн гол зүйл нь юу гарч ирэх гэж юм гэхээр би нэг 4 төрлийн шок өгж үзсэн. Хятадын эдийн засгийн өсөлт 3%-аар сулрах гэдэг хамгийн анхны шок. За энийг бол хүмүүс янз бүрээр ярьж байгаа. Хятадын эдийн засаг бол сүүлийн жилүүд стандартаар нэг 6.5 орчим хувийн өсөлттэй явж байгаа. Гэтэл сая энэ коронавирусын нөлөөгөөр хятадын эдийн засгийн нэгдүгээр удирдлын үзүүлэлт үндсэндээ 2.1 хувийн өсөлттэй гарсан. Тэгэхээр энэ 4% бууралт харагдаж байгаа юм л да. За зарим хүмүүс бол хятадын эдийн засгийг хурдтай өсч энэ бие хэлбэрийн хурдтай өсөлтөөр бусад сэргэн гэж ярьж байгаа боловч үнэн чанартай хятад өөрөө дотооддоо нийлүүлэлттэй хурдан өсөж байгаа ч гэсэн цаана нөгөө хятадын бүтээгдэхүүнийг худалдаж авдаг улсуудад коронавирус илэрсэн байгаа учраас жишээлбэл Солонгос, Америк зэрэг улсуудад үүсгэх эрэлт нь буураад хятадын эдийн засгийн өсөлт тийм ч хурдтай бас боцож сэргэхгүй байх гэж хүмүүс ярьж байгаа. Тэгээ би яг энэ хүмүүс 2-4% уналт гарч ирэх байх гэдгийг дундажлаад 3% сулрал үүсэх байх гэсэн ийм шокыг оруулсан. За дээр нь манай
нийлүүлэлтийн талын нэг экспортын шок байгаа нь одоо жишээ нь нүүрсийг нэг сар хагас зогсоосон. Өөрөөр хэлбэл 45 хоног зогсоосноос болоод манай экспортын нийт хэмжээ 6% буурахаар байна. Зөвхөн нүүрс зогсоосноос шалтгаалсан. Тэгээд дээр нөгөө сая миний яриад байгаа зэсийн үнийн бууралтаас бас дээр нь нэмж нөлөөлнө. Тэгэхээр энэ шокыг би нийлүүлэлтийн шок гэж нэмж оруулж өгч байгаа. За одоо дээр нь хэрвээ бид нар ингээд экспорт багасны бол валютын ханш өсөх нь бол ойлгомжтой. Гэхдээ энэ жил нөгөө сонгуулийн жил учраас магадгүй 6 сарын хүртэл валютын ханшин дээр интервенц хийж барих баг. Тэгэхээр энэ интервенцийг хийвэл ер нь ямар нөлөөтэй, хийхгүй байвал ямар нөлөөтэй байх уу гэдгийг тогтоохын тулд валютын ханшин дээр 2% интервенц хийж шок оруулж үзсэн. За хамгийн сүүлийн 4-р шокын сая бид засгийн газраас баталсан 7 төрлийн арга хэмжээтэй холбоотойгоор төсвийн тэлэх бодлого явуулах гэж байгаа. Тэгэхээр энэ сангийн ийм тэлэх бодлого эдийн засгийн өсөлтийг дэмжих ажлын байрыг хадгалах зорилготой явагдаж байгаа энэ тэлэх бодлого нь үнэхээр эдийн засгийн өсөлтөнд очиж нөлөөлөх нь гэдгийг шалгах зорилгоор 4-р шокыг оруулсан байна. За хамгийн анхны суур одоо ерөөсөө ямар ч эдийн засгийн бодлого явуулахгүйгээр инерцээр нь явуулъя гэвэл ямар үр дүн гарах вэ гэдэг хамгийн ихний данг шок. Энэ хятадын эдийн засаг 3% буурах юм бол эндээс харагдаж байгаа юм. Ингээ хятадын эдийн засаг хамгийн ихлэд 3% буураад ийшээгээ улирал байгаа. Тэгэхээр энэ бол одоо жишээлбэл энэ жилийн төгсгөл энэ 2 жил гарнагийн үр дүн харагдаж байна гэсэн. Тэгэхээр хятадын эдийн засгийн энэ 3% шок хүмүүс хурдан өснө гэж бодож байгаа. Миний энэ загвараар бол баг 2 жил шахуу хадгалах ийм хандлага байна. За хятадын эдийн засгийн 3% шок нь зэсийн үнийг 20 гаруй хувиар унгаах ийм магадлалтай энэ жилийн төгсгөл рүү. За энэ зэсийн үнийг энэ уналт нь манай экспортыг бас дагаж бууруулад импорт буураад за энэ экспорт импорт буурсан ингээд валютын ханшийг дээш нь ингээд өсгөх хандлагатай байгаа. Гэхдээ яг өнөөдөр та нар ингэж бодож байгаа бол валютын ханш харин ч сүүлийн 2-3 сар баг хөдлөхгүй байгаа шүү дээ. Энэ нь ерөөсөө яаж юм бэ? Хил хаагаад импорт тодорхой хэмжээнд хязгаарлагдсан байгаадаа тийм байна. Хэрвээ экспорт буурсан тохиолдолд хилийг нээчих юм бол нөгөө олон бодолтооч чинь гараад валютын эрэлт ихснээр энэ хүчтэй өсөлт үзүүлэх магадлал их өндөртэй. За тэгээд тэр дээр нь төсвийн алдагдал бол тодорхой хэмжээгээр одоо төсвийн алдагдал бол дотоодын нийт бэкний 2%-аар та орчин батлагдсан бол одоо түүнээсээ бараг 2 дахин илүү алдагдал хүлээхээр ийм үр дүнгууд байна. За тэгээд манай эдийн засгийн өсөлт хятадын эдийн засгийн 3% нөлөөнөөс болоод манай эдийн засгийн өсөлт 1.1 хэдэн хувиар буурахаар ингэж харагдаж байгаа. За эдийн засгийн өсөлт саагдсан байгаа үед бол тэгтээ дэгөө үн нэг өсдөггүй. Ер нь инфляц бол энэ жил дефляц болчих магадлал бараг өндөртэй. За иймэрхүү эдийн засгийн хямралтай үед мэдээж хүмүүс нөгөө зээлээ төлөх чадахгүй болцдог учраас чанаргүй зээлийн хэмжээ бол тодорхой хэмжээнд хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр энд байгаа энэ хариу үйлдэлийн мөрийн буюу импульс респонс гэдэг энэ мөрийнээс ингээд харахад эдийн засгийн онцлог нөгөө хоорондын хамаарлал нь бол зөв харагдаж байгаа. Зүгээр яг мэдээж зарим нэг холбоо хамаарлыг энд авч үзэхгүй байгаа учраас нөлөөнийх нь тусгал нь зарим нь сул зарим нь өндөр гарч байгаа байх магадлалтай. Гэхдээ хандлага бол зөв илэрхийлэгддэг. За би сая тайлбарласан зүйл бол энэ слайдн дээр харагдаж байгаа. За одоо энд би хятадын эдийн засгийн өсөлт 3%-аар буурсан энэ үед манайх экспортын нийлүүлэлтээ зогсоовол гэдэг нь нөгөө нүүрсийг 45 хоног зогсоочих юм бол энэ экспортын шок нь энэ шууд ингээд 6%-аас доошоо ингээд шууд унж эхэлж байгаа. Түрүүчийн юм дээр бол эндээс ингээд 0-оос эхэлжсэн бол одоо энэ нийлүүлэлтийн шок шууд өгч байгаа хэлбэр нь эндээс харагдаж байгаа. За энэ ингээд бусад хэлбэрүүд нь энэ дээр ингээд ижилхэндүү харагдаж байна. За сонирхолтой хэлэхэд би энэ саяын судалгааг 2 сарын сүүл орчинд хийсэн. Гэтэл одоо 3 сард ингээд зэсийн үн харахад нодлон жилийн мөн үедээ харьцуулахад зэсийн үн 25%-аар унсан байна. Миний энэ дээр бол 20 орчим хувиар унана гэж гарч ирсэн бол энэ бүр 20 яг энэ бодит би өнөөдөр авч дуурсан зургаар ингээд зэсийн үн аль хэдийн 25% унсан ийм өсөлт харагдаж байна. Нөгөө талаас бас яг саяын шинжилгээний хариу үнэмшилтэй байх талаас нь харуулахад энэ одоо 2019 оны 2 сартай харьцуулбал 2020 оны 2 сарын статистикийн мэдээг харахад манай экспорт 19 онд ийм байсан бол 20 оны 2 сард ийм болсон байна. Импорт бас ингэж байна. Экспорт 29%-аар унаа, импорт 10%-аар аль хэдийн одоо унтсан байгаа байдал ажиглагдаж байна. За
дээр нь валютын ханшин дээр инфлюенс хийвэл төсвийн одоо эерэг ийм тодтгол хийвэл гэдэг нь төсвийн тодтгол энэ одоо энд ингээд 15%-аар ийм нэмэлт мөнгө оруулчихж байгаа юм л да. Тэгэхээр энэ мөнгийг та нар сая хэлсэн тэр ерөнхий сайд хөрөс бүхий зарласан тэр 7 арга хэмжээ байгаа шүү дээ. Тэрний чинь цаана үнэндээ 5.1 их 80 төгрөгийн санхүүжилт оруулж байгаа. Эдийн засаг руу. Энэ 5.1 их 80 төгрөг бол манай дотоодын нийт бүтээгдэхүүний үндсэндээ бараг 15-6% ийм нөлөөтэй. Тэгээд тэрийг ингээд оруулаад үзэхдээ энэ харин сонирхолтой үр дүн харагдаж байгаа нь энэ 15%-ийн энэ нөлөө манай эдийн засгийг ямар ч байсан ихний 2 өдрөд өсгөх ийм эффект гарч иж байгаа шүү. Түрүү шууд энэ рүү ингэж унжижсэн бол ямар ч байсан нэг нөгөө энэ төсвийн энэ тэлэлтийн үүрэг нь энэ илэрхээр юм бэ. Тэгээд дээр нь бас яг би дараа нь энэ графикийг илүү тод харуулъя. Энэ зээлийн чанар ямар ч байсан дор хаяж 1 орчим хувиар доошоо багасхаар байгаа юм. Өөрөөр хэлбэл зээл төлөгдөх боломжийг энэ төсвийн бодлого хангаж байна гэдэг ийм үр дүн харагдаж байгаа. За би тэгээд саяхан оруулсан 4 шоко ингээд тус бүрд нь үзүүлэлтүүд дээр яаж харагдаж байна гэдгийг харуулъя. Тэгэхээр манай экспорт бол хамгийн одоо их уналттай үедээ 18%, уналт хамгийн багадаа 15-аас 18% ийм уналт үзүүлэхээр байна. За үүнийгээ дагаад импорт бас ийм тодорхой хувийн уналттай. Гэхдээ энэ нэлээд хойно илэрнэ. Энэ жилийн төгсгөл болон эх жилийн ихээр их хүртэл жил орчим үргэлжлэх ийм урт сунсан уналт явах юм байна гэдэг нь эндээс харагдаж байгаа. За мөн энэ долларын ханшин дээр хэрвээ инфлюенс хийх юм бол долларын ханшин ихний 2-3 удирдалтаа бол зөвхөн шууд инфлюенс хийгээгүйтэй харьцуулахад бол харьцангуй бага байна. За тэгээд дараалан хийхгүй бол энэ үндсэндээ жилийн төгсгөл 2 үр дүн яг адилхан болно гэсэн. За энэ төсвийн нөгөө саяхан хийсэн онцгой ийм мөнгө оруулах юм бол энэ төсвийн хэмжээнээс энэс шалтгаалаад дараа үедээ эдийн засгийн өсөлт ямар ч байсан ихний 2-3 удирдалтаа ийм эерэг хадгалагдах юм боломж бүрдэх юм байна гэсэн ийм үр дүн ажиглагдаж байгаа. За инфляц бол ямар ч тохиолдолд энэ эдийн засгийн сааралтай үед инфляцтай гарахаар байгаа. Гэхдээ яг нь саяын нөгөө өгсөн шокуудын нөлөө зарим нь ингээд арай удааслах, зарим нь арай хурдан явуулахад нөлөөтэй болохоос инфляцтай байх болов гэсэн ийм үр дүн ажиглагдаж байна. Дээр нь бас одоо энэ дээр та нар яг харагдаж байгаа зээлийн чанар хэрвээ саяын сангийн бодлогыг явуулаагүй бол хамгийн ихтэй чанаргүй зээлийн хэмжээ дахиад 1.2-1%-аар дээш нэмэгдэнэ. Одоо бол нийт зээлийн дотор чанаргүй зээлийн эзлэх хувь нэг 8-9% байгаа бол энэ бол 11 орчим хувь болж ихсэн гэсэн. Гэтэл саяын төсвийн бодлогыг явуулахаар ингээд доошоо ингээд чанаргүй зээлийн хэмжээ буурж харагдаж байгаа нь ямар ч байсан энэ хэмжээгээр яг зөв таахгүй байгаад гэсэн хандлагыг бол зөв илэрхийлж байгаа гэсэн ийм байдал харагдаж байна. За тэгээд энэ судалгааны үр дүн ер нь бол экспортын хоргийг илүү хурдтай цуцалснараа бид нар валютын орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх учраас эдийн засагт арай дээр нөлөө үзүүлнэ. Гэхдээ хэрвээ валютын ханшин дээр бид нар инфлюенс хийгээд байх юм бол бас энэ нь цаашдаа импортыг ихсгэх магадлал их өндөр байгаа. Яг бол валютын ханшны хурдтай өсөхгүй тохиолдолд бол бид нар импортлох сонирхол төвтэй их байгаа. Гэхдээ хэлийн энэ хоргийг тавиад валютын ханшин дээр инфлюенс хийхгүй тохиолдолд бол мэдээж гадаад барааны үн өсөх учраас автомат зохицуулгаараа импорт багасна л да. Гэтэл бид нар хүчээр валютын ханшийг барьцуул импорт дагаж ихсээд гадаад худалдааны алдагдал ихсэх магадлал бас харагдаж байна. За саяын авч хэрэгжүүлсэн мөнгөний одоо сангийн энэ хэлэх бодлого бол ямар ч байсан эдийн засгт эерэг нөлөөтэй байна гэдэг нь бол энэ судалгааны үр дүнд харагдаж байгаа. Яг л эдийн засгийн өсөлтөнд ямар ч байсан ихний 2 удирдалтаа эерэг нөлөө гарахаар байгаа. Зүгээр саяын бодлогыг хэрэгжүүлэлттэй харьцуулахад бол хамаагүй дээр нөлөө гарна. За нөгөө талаас мэдээж эдийн засгийн ингээд уналтыг зөөлрүүлчихэж байгаа учраас зээлийн чанар дээр очиж эерэг нөлөө гарах нь ойлгомжтой харагдаж байна. Тэгэхээр энд нэг 2 бодлогын сонголт хийх асуудал гарч ирж байгаа. Богино хугацааг харж бодлогоо сонгохгүй эсвэл урт хугацааг харж бодлогоо сонгохгүй гэдэг л энэ хоёр дээр тэрээд ав. Буюу нөгөө аваа өгөө үүсчихэж байгаа. Учир нь юу гэхээр богино хугацаанд бид нар ингээд иргэдийнхэн аж амьдралыг бодоод ингээд сангийн хэлэх бодлого явуулаад эсвэл яг үгээр валютын ханшин дээр инфлюенс хийгээд ингээд бариад эдийн засгийг ямар ч байсан богино хугацаанд гоё харагдуулж болно. Гэхдээ 5.1 их 80 төгрөгийг
найзууд хаанаас олох уу гэдэг нь маш сайн. Тэгэхээр энэний одоо жишээлбэл наан тогтсон байгаа нэг зүйл нь бол 1.3 тэрбум долларын зээл авна гэсэн ийм яриа явж байгаа. Гэтэл энэ 1.3 тэрбум доллар яг одоо орж ирээд бол бид нар дээрийг нөлөө үзүүлж байгаа гэсэн. 3 жилийн дараа 4 жилийн дараа бид нар тэр чинь дахиад төлсөн гэдэг нь сөрөг нөлөө болох гэдэг юм. Тэгэхээр богино хугацаанд одоо явуулж байгаа бодлогод эдийн засгаар эерэг нөлөө үзүүлэх урт хугацаанд бол мэдээж бас дахиад зээлийн дарамт үүсгэх магадлалтай. Тэгээ бидний бодох хэрэгтэй байгаа. Яг л 21 оноос 24 оны хооронд одоогийн аваагүй байгаа зээлээс гадна бид нар 4 тэрбум долларын зээл төлөх хэрэгтэй. Энэний ямар ч их үүсвэр байхгүй. Тэгэхээр нэг одоо бид нар юу гэж ярьж байгаа вэ гэхээр ямар ч байсан зээлээ хойшлуулна, дахин боон босгоно гэж яриад сууж байна. Тэгэхээр яг дахин боон босгох боломж байж магадгүй. Яг тэгэхээр их олон хөгжингүй орны төв банкуд зах зээл дээр байгаа бондуудыг хязгааргүй худалдаж авна гэж байна. Тэгэхээр манай бонд бол мэдээж эрсдэлтэй хэмжээ өндөр хөвтэй гарна. Тэгэхээр гадныхны банкуд бол манай бондыг худалдаж авах нь баг ойлгомжтой юм. Гэхдээ бид нар бол тийм хэмжээний үр тавиал ингээд өөрөө хойш нь уцсах нэг юм арга зам байна. Нэг бол ерөөсө урт хугацаагаа бодоод тэгээд энэ сая явуулж байгаа жишээлбэл энэ сангийн бодлогыг авч хэрэгжүүлэхгүй яг одоо ингэ хүнд үеийг бүгдээрээ бүсээ чангалт авах гэдэг нэг ийм боломж байж байгаа. Гэхдээ мэдээж энэ тохиолдол баг биелэхгүй. Яг тэгэхээр нэгэн сонгуул тулцсан жил тэгээд энэ бүх хүн янз бүрийн ийм саналууд гаргаад байгаа ийм тохиолдолд бол яг хэрэг богино хугацааны бодлогыг хэрэгжүүлнэ. Гэхдээ бид нар нэг зүйлийг цаанаа бодож явах хэрэгтэй. Өнөөдөр бид нар гайгүй гарлаа ч гэсэн ирээдүйд энэ маань бидний нуруунд дээр дахиад өрийн дарамт үүсгэж бууж байгаа шүү. Бас сайн бодох хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд энэ ямар ч байсан одоо миний шинжилгээний үр дүнгээр юу харагдаж байна вэ гэхээр хэрэглээний математикийн тодорхой салбарууд дээр бид нар иймэрхүү маягийн ингээд загваруудыг бий болгоцгоо. Тэгээд энэ төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогууд дээр ингээд симуляц хийж үзээд над чи байгаа хомж байгаа момлоо гэдэг яг ямар үр дүн өгөх үү энэ талаас нь маш сайн бодох хэрэгтэй. Жишээлбэл нэг боломжгүй гурвалжин гэдэг ойлголт эдийн засаг байгаад байгаа юм. Юу гэхээр манайх чинь чөлөөт ханшийн тогтолцоо таа. Дээр нь гадаад юу валют бол чөлөөтөө урсаж орж ирэх тэн дээр ямар ч хязгаарлалт байдаггүй. Өөрөөр хэлбэл гадаадаас хөрөнгө урсах болон манай хөрөнгө гадшаа гадаад ямар ч хязгаарлалтгүй урсах байхгүй. Тэгээд дээр нь дотоодынхаа эдийн засгийг аятайхан байлаа гэдэг энэ гурвыг нь хоёр байлгаж ерөөсө болдоггүй. Хоёрын хоёр байлгууд нөгөөх нь заавал хардаг. Тийм учраас бид нар дотоодоо хоёр байлгыг бол гадаадаа алдна. Гадаадаа хоёр байлгыг бол дотоодоо алдна. Тэгэхээр энэ дээр бид нар аль нь илүү одоо хор уршиг нь хүчтэй үлдэх үү гэдгийг бодгооч нэгэн зэрэг бүх юмаа гоё байлгана гэж удаасаа байхгүй зүйл. Тэгэхээр миний энэ хамгийн сүүлд хэлсэн байгаа нацсан сонголт гэдэг бол би урт хугацааг бодох уу, богино хугацааг бодох уу, дотоодын эдийн засгаа бодох уу, урт хугацааныхаа гадаад тэнцвэрийг бодох уу гэдэг хоёр дээр бид нар сонголт хийх ёстой ийм байдал үүсэж байна гэдэг ийм үр дүнд хүрж байгаа. За тэгээ бас дээр нь мэдээж мэрэгжлийн хүмүүс энэ төр сонсож байгаа байна. Иймэрхүү маягийн одоо юм эмпирик дата дээр шууд тулгуурласан загварууд эсвэл онлайн загваруудыг байгуулад тэгээд энийг одоо тодорхой хэмжээний програм хангамжийн тусламжтайгаар ингээд дэмжих юм бол энэ үр дүнуудыг маш хурдтай гаргаж авах боломжтой. Тэгэхээр дээр нь бид нар одоо загвар бичгээс гадна програм хангамжууд дээр маш сайн ажилладаг код бичдэг хүмүүс байж хэрэглээний энэ шинэ тухайн бол илүү хурдтай үр дүнгээ өгөх хандлагатай юм шиг байна. Би бол жишээлбэл код бичихтэй муу байдаг учраас энэ бүгдийг English програм дээр ингээд деталь бүгдийг гараараа хийж байгаа юм байна. Тэгээд энэ хуучин туршлага байгаа учраас арай хурдан хийгээд байгаа. Гэхдээ бол юу одоо шаардлага хангахгүй байна гэсэн. Тийм учраас орчин үед одоо хүүхдүүд энэ дээр R дээр ч юм уу эсвэл ингээд шууд код бичиж одоо энэ зөвхөн датагаа солиод юуны шокоо солиод үзэхдээ хариу үйлдэл нь яаж гарч байгаа маш хурдтайгаар тайлбарладаг ийм систем шилжих шаардлагатай юм шиг байна. Дээр нь би ингээд төрийн эдийн засгийн бодлого гаргаж байгаа процедурыг харахаар сонирхолтой юм харагдаад байна. Би жишээлбэл Монгол банкны мөнгөний бодлогын хорооны гишүүнтэй. Тэгэхээр Монгол банкны мөнгөний бодлогын одоо ямар нэгэн шийдвэр гаргах чадхад тэр бол харьцангуй сайн институттэй. Хажуудаа юм судалгааны одоо мөнгөний бодлогын газар чинь бүхэл бүтэн загвар хөгжүүлсэн судалгааны багтаа багхгүй. Тэрний үр дүн ингээ ярьж байгаа 4-5 хувилбараар ингэж гаргаж ирээд тэгээд энэний аваа өгөөг нь бодоод алдаа оноог нь бийсэлж бид нар
одоо бодлогын хөв бууруулъя ч юм уу эсвэл заавал нөөцийн албан бууруулъя гэдэг шийдвэр гаргадаг. Тэгэхээр яг шийдвэр гаргах нь бол тухайн хувь судлаачийн ч юм уу эсвэл гишүүний байр суурь мөртлөө яг олонхын шийдвэрээр гаргадаг. Гэтэл сангийн талын бодлогууд бол Монголд ерөөсөө тийм байхгүй. Институт цаана байхгүй. Цагаат толгойд нэг хэдэн хүн ингээд газ нэг гадны ч юм уу бодлого харангуйтаа энэ бодлогыг хэрэгжүүлж болох юм байна гэж шийдвэр гаргадаг. Яг цагаат толгойд тэр бодлого нь байгаа онохгүй тохиолдол байна. Үр дүн буруу гардаг тохиолдлууд байна. Одоо жишээлбэл бид нар өнөөдөр энэ ковид вирусын тохиолдолд өндөр хөгжилтэй улсууд ингээд асар том энэ сангийн бодлогод явуулж байгаа. Гэтэл энэ чинь цаа баялагын маш том сантай улсууд баггүй байгаа. Тэрнээсээ ингээд татаад оруулчихад эдийн засгаар тодорхой хэмжээнд хэсэг байтал манад чинь ямар ч сан ман энэ төр байхгүй бол тэдний дагад явах юм бол нөгөө хэрэг дөөрэж галуу дөөрэж хэрэг хөлөө үлдэл гिचгэх юм байна. Ийм юмуд бас байдаг учраас Монголынхаа эдийн засгийн онцлог тохирсон бодлогуудыг бас яаж явуулах вэ гэдэгт иймэрхүү маягийн судалгаанууд хийчих юм бол тодорхой хэмжээнд бас замбраагүй яриад байх нь хязгаарлагдах юм шиг байна. За ингээд анхаарал тавьж явуулж баярлалаа. За сонирхолтой илтгэл хэлжүүлсэн Батцэг багштай баярлалаа.